Та нар ChatGPT, Google-ийн Gemini гэдэг хиймэл оюухан Artificial Intelligence гэж сонсч ирсэн байх. Зарим хүмүүс ChatGPT-г аль хэдийн эргэлж байгаа байх. Тэгвэл би Google-ийн гаргасан Gemini гэдэг хиймэл оюуханаар миний миний Binance аккаунтнаас крипто арилжаа гэдэг мөнгө олж өгдөг арилжааны ботыг хийсэн байгаа. Энэ бот яаж мөнгө олж өгдөг вэ гэхээр ердөөсөө л миний Binance аккаунтын дотор байгаа мөнгөөр крипто койнуудыг хямдхан худалдаж аваад үнэн өсгөр зарах байдлаар ашиг олж өгнө. Тэгэхээр миний оролцсон бол байхгүй. Энэ бот ямар койн худалдаж авах шийдвэрийг өөрөө гаргана. Худалдаж авах койноо өөрөө худалдаж авна. Худалдаж авсан койноо бас өөрөө буцаагаад зарна. Тэгэхээр ерөнхийдөө миний хувьд ердөөсөө энэ ботны үйл ажиллагааг хянахаас юу ч хийхгүй гэсэн. Энэ бол ер нь бол баг хагас пассив гэж хэлж болно. Хагас пассив орлого. За тэгээд одоогийн байдлаар би дөнгөж одоо арилжааныхаа ботыг бол ажилуулад эхлүүлж байна. Өнөөдрийн арилжааны капитал одоо хэдүүл арилжааныхаа капиталыг харъя. Өнөөдрийн арилжааны капитал бол 3220 Америк доллараар эхэлж байгаа шүү. 3220 Америк доллараар эхэлж байгаа шүү. Тэгээд өнөөдрийн төгсгөлд хэдэн Америк долларын ашиг олох нь үүдээ харъя. За юун төрөнд би нэг зүйлийг бол заавал шатган тэр нь болохоор биткойн үн ханш одоогийн байдлаар 1.162 Америк доллар өсөлттэй байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр альткойн high volatile альткойнуудын хувьд арилжаа хийхэд спот арилжаа хийхэд бол маш таатай нөхцөл байдал үүссэн байна гэсэн үг. Тэгээд одоо энэ арилжааны бот бол миний Binance аккаунтн дээр TST Linea гэдэг нь хоёр койныг худалдаж авсан байна. Linea гэдэг энэ койныг болохоор 317 Америк доллараар худалдаж авсан байна. TST-г нь болохоор 318 Америк доллараар худалдаж авсан байна. No. Энэ TST гэдэг чинь тест койн. Арж гэнэ арилжааны бот ингээд заримдаа ингээд алдаа гаргадаг байхгүй. Тест койн. TST гэдэг чинь тест койн байхгүй. Тэгэхээр одоо хэдүүл яах юм бэ гэхээр энэ тест койных нь арилжааг болиулах хэрэгтэй. За баланс үгүй. Performance статус дээр байна. За тэгэнгүүтээ энэ TST-ийн trade ID-ийн 2 гэж байна. Одоо хэдүүлээ for sale TST for sale ID-гаар нь зарчин for sale 2. TST гэдэг бол амар эрсдэлтэй. Энд чинь зүгээр туршилтын койн аахгүй. Тэгэхээр намайг буцаас зархаас өмнө TST гэдэг койн рак пултч магадaltaй байхгүй. Тест койн болохоор энэ дэр бол яасан ч болохгүй. За одоо хэдүүлээ энэ TST гэдэг койн дэр арилж байгаа бол буцаасан. Одоо яах юм бэ гэхээр Gemini руу оръё. Where is Gemini? За Gemini-ууд нь харагдаж байна. Одоо хэдүүлээ энэ тест койныг blacklist хийн заяа. За Freak Trade Bot project руу оръё. За тэгэнгүүтээ яах юм бэ гэхээр энийг хэдүүлээ скриншот хийж аваад Gemini руу ороод скриншот ончээ тавиад look the bot purchased test coin. Let's blacklist it. Blacklist хийж чана гэдэг чинь одоо дахиж энэ бот хизээч энэ тест койныг худалдаж авахгүй гэсэн. Blacklist-ын дотор байгаа койнуудаа дахиж худалдаж авахгүй байхгүй. Тэгэхээр энэ тест койныг бол бандж гинэ гэсэн. Миний хувьд. За одоогийн байдлаар ямар ч таашин бодит мөнгөнийхөө арилжааг бол нэлээд явуулдаад эрсдэлтэй хэдэн койнуудыг бол бандах хэрэгтэй байгаа. Ер нь ийм зорилгоор бас жинхэнэ мөнгөний арилжааны бодит тест хийж байгаа нэг зорилгоч энэ багхгүй. За тэгээд одоо хэдүүлээ энэ ердөөсөө энэ командыг оруулаад болоо. За ингээд blacklist TST ташуу зураас USDT гэдэг ийшээ оруулахаар энэ
гараад ирж байгаа ч энэ blacklist дотор байгаа койнуудыг энэ бот хязгаарч худалдаж авахгүй гэсэн. Би бол Bitcoin, Ethereum, BNB, Solana, XRP ер нь бүх нөгөө том койнуудыг бол бандцсан байгаа. Тон койныг бас бандцсан байгаа. Хамгийн сүүлд TST, тест койныг бас бандж байгаа юм байна. За миний Binance аккаунт руу ороод энэ тест байх болсныг харъя. Зарагдсан байна уу харъя. За тест койн буцаад USDT-гээр зарагдсан байна. За одоо хэдүүл нэг цагийн дараа арилжааны бүтний үр дүн ямар шохон байх нь харцгаая. За дөнгөж сая Linea гэдэг энэ койныг 151% ашигтай зарсан байна. За энэ ч харагчин Linea гэдэг энэ койныг 151% ашигтай зарсан байна. Нод болохоор гарч байгаа ашиг 1.6 Америк доллар юм байна. За одоо хэдүүл миний Binance руу ороод харъя. За Linea гэдэг энэ койн USDT руу зарагдсан байна гэж шалгая. За гүцээ Linea гэдэг энэ койн дээр ямар тач ашиг хийжлээ. Одоо VLFi гэдэг энэ койн дээр болохоор арилжаа хийж чинь VLFi нь болохоор тэг зооны 50% өсөлттэй явж байгаа маань. Удахгүй VLFi гэдэг энэ койныг ч гэсэн ашигтай бол хураах харчлаа. За энэ VLFi хэзээ худалдаж авсан байна харъя. Харж байна. Энэ бот дандаа койнуудыг нь ёроол төрөхт нь худалдаж явдаг байхгүй. Ингээд ёроол төр нь худалдаж аваад үнэн ингээд өсөнгүүд 1-2% зарчдаг байхгүй. 1-2% өсөнгүүд нь зарчдаг байхгүй. Ёроол төр нь худалдаж яваад 1-2% өсөнгүүд нь зарна. За дөнгөж сая VLFi гэдэг энэ койн болохоор 50% ашигтайгаар хаагдсан байна. Одоогийн байдлаар OG USDT болохоор 164%-аар уналттай явж байна. Гэхдээ OG дээр бол нэг санаа зовхгүй байна. Ягаад гэвэл өчтөр ирэхэд бол OG дээр би ашиг хийсэн. За одоо хэдүүлээ миний Binance аккаунтыг шалгая. VLFi зарагдсан байна уу харъя. За VLFi бол амжилттай зарагдсан байна. Одоо OG нь болохоор хасахтай явж байгаа. За харамсалтай маш муу мэдээтэй юу болсон бэ гэхээр нөгөө муу OG чинь авсанчлаа. Миний ботны хамгаалтын горим асах 4% дээр очингууд нь ирэхэд бол нөгөө худалдаж авсан койноо цаашаага улам унж магадгүйгээд зарах байхгүй. Тэгсэн чи өвж нь бүр хасах 4-ийг даваад хасах 424 дээр очингууд нь бот зарсан байна. Ингээд ирэхэд бол 13 Америк доллар алдчихлаа өвжин дээр. Өнөөдөр энэ бот одоогийн байдлаар бол 3 удаа арилжаа ороод 3 удаа арилжаага хаасан. 2 арилжаан дээр бол ялсан. Эхний арилжаа нь болохоор Linea гэдэг койн дээр 1.6 Америк доллар болсон. Хоёр дахь нь болохоор VLFi энэ дээр 1.5. Тэгэнгүүтээ өвж дээр болохоор 13-ыг алдчихж байгаа. За тэгээд энэ тест гэх койныг бол би өөрөө мануулаар хаасныг та нар мэдж байгаа. Би Foost нөгөө stable coin ороод ирэхээр нь би BFUSD-г бол бас хаасан. За ингээд ирэхэд бол 3 арилжаа амжилттайгаар 3 арилжаа хаагцсанаас 2 дээр нь ялаад 3 дахь дээр бүр амар том алдсан байна. За тэгэнгүүт нь би Gemini руу ороод ингээд мөнгө алдчихлаа. Арилжааныхаа стратегийг шалгаа энэ дээр ямар нэг алдаа байна уу гэсэн. За тэгсэн чинь Gemini надад юу гэж хэлсэн бэ гэхээр ерхэд бол арилжааны стратеги дээр нэг том сул тал байна. Тэр сул талыг нь одоо тайлбарлаад өгье. Ямар сул тал байгаа юм бэ гэхээр одоо энэ өвж дээр тайлбарлаад өгье. За өвж гэдэг энэ койныг болохоор миний арилжааны бот энэ дээр худалдаж авсан байгаа байхгүй. Энийг харж байна. Энэ дээр худалдаж авсан байгаа байхгүй. Ерхэд бол миний өөрчилсөн зүйл бол яг ингээд огцом унаад жоохон өсөлттэй үе дээр нь худалдаж авдаг болгоцсон. Огцом унжих явцад биш. Огцом унж байгаа жоохон өсөлттэй үе дээр нь худалдаж авдаг тийм тохиолгоо хийчлээ. Сая.
Ягаад огцом энийг өөрчлөх шаардлагатай болсон бэ гэхээр энэ бот хичнээн сайн тооцоолуур хийсэн ч гэсэн ерөнхийдөө бол яг бүр ёроол төр нь худалдаж авч чадахгүй нь. Одоо энийг ингээд харах юм бол ингэж огцом унаад жоохон завсарлсан. Тэгэнгүүтээ дахиад огцом унсан байгаа л та. Тэгэхээр ерөнхийдөө бол энэс сэргийлэхийн тулд огцом уналтан дээр биш, огцом унаад жоохон өсөж байгаа дээр нь худалдаж авдаг болгочлоо сая. Аимшигтай. Энд ч худалдаж авсан. Тэгсэн чи энэ ч болохоор өсөлтөөс сэргийлээд зарсан байхгүй. Хэрвээ би энэ дээр зараагүйсэн бол энэ бүр цаашаа ингээд 4.5% унах байсан. Аимшигтай. За тэгээд арилж байгаа стратегийг ерөөхдөө шинжилээд энэ ч миний ботны одоо лог нь бол харагдаж байна. Би сая арилж байгаа стратегийнхаа файлыг шинжилсэн, өөр стратеги оруулсан. Хоёрдугаарт нөгөө ботныхоо configuration файла stub файл шинжилсэн. Тэгээд би таарт нэг юм харуулъя. Нэг амар чухал юм байдیں۔ Юу вэ гэхээр хийсэн бүх юмудаа backup болгоод хадгалчих шаардлагатай. Одоо жишээ нь би хуучин арилжныхаа стратегийг энэ чинь ингээд хадгалцсан байна. 55 USDT олж өгсөн арилжны стратеги учраас энэ чинь би 55 USDT гэсэн тэмдэглэгээр хадгалцсан байна. Config нь болохоор бас яг адилхан 55 USDT гэсэн тэмдэглэгээр хадгалцсан байна. Ингээд хэмэл оюун ухаан буюу одоо Gemini-тай ажиллаж байгаа тохиолдолд заавалчгүй backup бүх юмудаа ердөөсөө backup хийж явах шаардлагатай. Дахиад тгээс эхлэхгүй тулд шүү дээ. За шинэ стратегиэр яваад нэг жоохон хугацаа өнгөрсөн байна. Миний бот өвжигээс өшөг авах гэсэн яасан. 10 $10 алдсан өвжиргөө буцаад орцсон байна. Одоо тэр нэг юм анзаарах юм бол хуучин стратегиэр яг огцом уналтын дунд одоо худалдаж авдаг байсан бол одоо огцом унаад жоохон өсөж байгаа дээр нь худалдаж авч байна. Өвж дээр бол одоогийн байдлаар $1.7 ашиг болсон явж байна. A200 дээр болохоор A200 дээр болохоор $149 ашиг болсон явж байна. Epic дээр дөнгөцөө Epic гэдэг энэ койныг бодлож авсан. Epic дээр болохоор 4-ийн алдагдaltaй явж байна 4.8. Тэгээ ер нь бол миний бот чинь нөгөө уналттай үед нь худалдаж авдаг scalping бот учраас ихэвчлэн шинээр худалдаж авсан койнууд бол уналттай харагддаг. Энэ бол хэвийн үзэгдэл. За тэгээд хэсэг хугацааны дараа юу болохыг хэдүүлээ харцгаая. За том асуудал гарсан. Binance намайг блоклоод байна. Миний арилжааны бот 5,000 тутамд 100 койны чарт 100 койны мэдээллийг Binance-аас татдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол хэтрий их мэдээлэл татж ийн гэд Binance-аас цаанаас нь блоклоод байна. За тэгэнгүүт нь би хянаж байгаа койныхоо хэмжээг багасгаад 50 болгосон. Ерөнхийдөө бол жоох багасгасан тэрийгээ одоо энэ бот эргээд арилжаа гэж хэлж байна. Дөнгөж сая AT Shiba Inu алдарч Shiba Inu AT өчигдрийн чемпион өчигдрийн ялагч Broccoli 714 худалдаж авсан байна. За тэгээ одоогийн байдлаар би хасахтай явж байгаа нөгөө гайны өвжигээс болоод хасах 8.2-тэй явж байна. За одоо хэдүүлээ хэсэг хугацааны дараа юу болохыг харъя. Нэлээд хугацаа өнгөрлөө. Одоо л нэг шархаа нөхөж байна. Би өнөөдөр нэг том алдаа гаргасан нь Binance дээр хэд олон койны мэдээллүүдийг татчихээс учраас ерөнхийдөө бол Binance-аас цаанаас нь блоклоод байсан юм байна. Тэрнээс болж энэ бот нэлийн удаан хугацаанд арилжаа хийгээгүй. Арилжаа нь бол жоохон гаццсан. За тэгээд асуудлыг зассны дараагаар өөр хэд хэдэн койнуудыг бол худалдаж авсан. За одоо хэдүүлээ миний Binance аккаунтыг шалгая. Миний Binance аккаунтын дотор энэ арилжааны бот OG, AVE, CBT гэдэг 3 койныг бол худалдаж авсан байна. CBT гэдэг энэ койныг бол хэдийн зарах захиалга өгсөн юм чи харагдаж байна. CBT гэдэг койныг бол зарах захиалга өгсөн байна.
За тэгээ одоогийн байдлаар AV, OG энэ хоёр нь болохоор take profit дээр очихыг бол хүлээж байна. За одоо харж байна. Энийг харж байна. CBT дөнгөж сая зарагдчихлаа. CBT зарагдсан одоо төлөө миний Binance гэж шалгая. За тийм байна. CBT нь болохоор зарагдсан байна. Одоо OG AV хоёр нь хаагдах. Одоо take profit дээр очиж бол хүлээж юм. За ингээд албиасоор нэмэх рүү орлоо. Ямар ч тааш нөгөө OG дээр алдсан мөнгө бол нөхөж явлаа. Одоо дүүл хэсэг хугацааны дараа эргээд шалгая. За сайн мэдээтэй. Дөнгөж сая бүх койнууд нь трэшолд нөгөө ашигаа татах трэшолд дээр очиод зарагдчихлаа. Энэ OG бол өнөөдөр намайг нэг хохироогоо 2 удаа мөнгө олж өгсөн. За тэгэд доошлуулах юм бол энэ AV бас зарагцсан. Одоо хэдүүл миний Binance аккаунтыг шалгая. OG AV энэ хоёр зарагцсан. Одоо хэдүүл refresh хийгээд үзье. За ингэ болж байгаа. Өнөөдөр арилжаа эхлээд би 3220 Америк доллартай байсан бол одоо 3223 Америк доллартай. Ерөнхийдөө бол 3.6 Америк долларын ашиг бол одоогийн байдлаар гарцсан явж байна. За тэгээ хүлээж лөө удахгүй энэ бот дахиад шинэ койнууд худалдаж авах байх гэж бодож байна. Одоо бол бүх арилжаагаа бол хаацсан байна. За нөгөө бот маань маш олон койнууд худалдаж авсан байна. VLFi, CHC, Aster, VFi ингээд ирэхэд бол баахан койнууд худалдаад авсан байна. Тэгсэн чинь одоо эдгээр койнууд нь бол бүгдээрээ хасахтай явж байна. Ер нь шинээр худалдаж авсан койнууд нь ихэнх үедээ бол дандаа хасахтай харагддаг. Миний стратегиас шалтгаалж байгаа. Тэр нь би болохоор scalping стратеги хэрэгжилж байгаа. Ёроолт нь худалдаж аваад үнэн өсгөр зарах. За одоогийн байдлаар энэ арилжаанууд бол хасах 36 Америк долларт харагдаж байна. Өнөөдрийн хаасан арилжаанууд дээр бол би нэмэх 3.9 Америк долларын ашигтай явж байгаа. Одоо сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргадаг юм бол ингээл будаа game over. Миний мөнгө алга боллоо. Энд чи хасах 8 гэж, энэ чи хасах 6 гэж чинь. Одоо миний мөнгө бүгдээрээ дууслаа. Эдний бүгднийг зарыг. Сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргадаг нөхөр бол ингээл паник сел хийн. Тэгээ паник сел хийх юм бол жинхэнэ утгаараа баларна. Яагаад вэ гэхээр энэ хасгууд чинь бүгдээрээ биелэлээ болно. Энэ хасгууд чинь бүгдээрээ чинь даснаа чи хасагдана. Хэрвээ чи паник сел хийх юм бол ер нь бол би хүлээн одоо хүлээгээсээр ямар ч арга байхгүй. Тэгээд ер нь бол энэ ч харагч байгаа эдгээр койнууд бол бүгдээрээ одоо альткойнууд бол одоо том койн болох биткойн те Ethereum те энэ эдгээр койнууд бол дагах хандлагатай байдаг. Одоо хэдүүлээ энэ биткойны байр байдлыг нь хараадах юм. Юу бол одоо за биткойн ингэж явж байгаад ингээд өссөн байна. Энэ сэв дээр очсон байна. Миний бодлоор би нөгөө өөртөөс бүх арилжаануудаа хаагаад 3.1 Америк доллартай байсан шүү дээ. Хэдхэн цагийн өмнө тэгс чи ерөөдөө энэ хавцаа байх. Тэгээ биткойн ингээд өсөд ирэнгүүт альткойнууд дагаад өсдөг. Тэгээ бас яг тийм төвшилсэн ойлголт байж болохгүй. Хамаардаг байхгүй. Биткойны үнд альткойнуудтай хамаардаг. Тэрнээс альткойнууд нь 100% биткойныг дагдаг гэсэн үг бол бас биш. Энд чи амар олон хүчин зүйлүүдээс хамаарна. Тэр альткойнуудыг гаргасан одоо девелоперийн support. Тэгээд альткойныг хүмүүс хэзээ худалдаж авахыг, хүмүүс худалдаа авахч нарын хандлага, хөрөнгө оруулагч нарын хандлага
Тэгээд ер нь амар олон хүчин зүйлээс хамаарна. Тэгэхээр нэг зүйл дээр туйширч ойлгох ямар ч болцоо боломж байхгүй. Тийм учраас крипто арилжаан дээр хичнээн ямар сайн сигнал гаргадаггүй, маш сайн стратеги хийсэн ч гэсэн хичнээн арилжааны фильтрүүдээр шүүсэн ч гэсэн 100% байх боломжгүй байхгүй. Энэ нь бол крипто арилжаа. Ямар ч өчигдөр бол 45, өөр өчигдөр 10, ингээд 55-тай явж байгаа. Нэмэх 55. Өнөөдөр хамгийн муугар бодоход миний бодлоор л хасах 30-аар дуусч магадгүй. Жоохон найдаад жоохон эргээр бодох юм бол ядч нэг 10-аар дуусах байх гэж бодож байна. За одоо тэгээ харж л бай. Үннийг хэлэхэд бол энийг хараад би ч гэсэн хямраал байна. Энийг хараад ямарч байна. Ядаргаар хэлчихье. За жоохон байж байгаа хэдүүлээ эргээд болчихсон. За ямар ч тач наашилж байна. Юу наашлаад байгаа юм бэ гэхээр ашиг орлого ялалт наашилж байна. Сая нэг хэсэг ирэхэд бол айгүй олон койнууд нэмэх рүү орсон. Сая X-bar гэдэг койныг 1.6 Америк доллараар 16-аар зарсан байна. H-bar-ыг болохоор 1.16-аар зарсан байна. Penalty-г болохоор 1.7-оор, ENA-г болохоор 1.6-аар. За ингээд ирэхэд бол одоо хаагцсан арилжаануудын ашиг нь 9 Америк доллартай явж байна. Хаагддаг үнүүд нь хасгаар нэгтэй явж байна. Харж байна уу? АТ нэмтгөө орчлоо. Энэ чинь амар ердөөсөө биткойн, этериум нөгөө том койнуудыг би сонгоогүй шалтгаан нь энэ байхгүй. Энэ жижиг альткойнууд чинь амар хурдан хэлбэлцдэг байхгүй. Одоо биткойн бол 1.5%-аар эсвэл одоо 1%-аар хэлбэлцэх гэж мөнхрөн шүү дээ. Энэ бол бараг нэг өдөр, 2 өдөр энэ. За бараг нэг хэдэн цаг орчим болох байхаа биткойн нэг 1%-аар юм уу эсвэл 2%-аар хэлбэлцэх гэсээр байтал. Эдгээр альткойн чинь болохоор ердөөсөө минутын дотор нэмэх нэг болвол 1 минутын дотор хасах 5 бол хасах 1 болвол ойлгож байна уу? Тийм учраас эдгээр альткойнууд төр чинь спот арилж байгаагаар мөнгө олох боломжтой байхгүй. Биткойн энэ бол зүгээр dead end. За одоо АТ хаагдах төгсөж байна. АТ одоогийн байдлаар төв зоны 9%-тай 3 Америк доллар эз явж байна. Дөнгөж сая шинээр бас нэг койн худалдаж авсан байна лээ. Pump USD гэдэг койныг дөнгөж сая худалдаж авсан байна. Огой 4 койн дөрвөлөө орчлоо. Nice. АТ-г зарцсан шүү guys. АТ-г зарчлаа. АТ дээр нод руу хэд ороод ирээ харъя. 3.9 ороод ирж байгаа юм АТ-гээс. 3.9 бараг 4 доллар. Nice. Одоо дүүлээ нэгээр рефреш хийгээд үзье. Энэ одоо өнөөдрийн олсон одоо хаагдсан арилжаанаас олсон ашиг нь ингээд 13 очиж байгаа юм шүү дээ. Одоо дүүлээ Binance шалгая. Binance. За нэг рефреш хийгээд үзье. Өнөөдрийн PNL энэ чинь нөгөө шөнийн 1 цагаас эхлээд одоо хүртэл баггүй. За одоо дүүлээ рефреш хийгээд үзье. Нэмдэг нь 8.5. Nice. Ямар ч өнөөдөр бол ядчил нэмэгтэй дуусах юм шиг байна guys. Энэ нөгөө pump fan нөгөө юу яагаад нөгөө юу штэ. Memecoin хийдэг pump fan гэдэг нэг платформ байдаг штэ. Pump fan-ы өөрсдийнх нь coin штэ. Pump fan-ы coin. За одоо ямар ч тач би ядарч өгөглээ. Хаагдсан
арилжаанууд бас одоогоор 20 Америк доллар болцсон явж байна. Хаагдаагүй арилжаанууд нь бол бүгдээр одоо хасахтай явж байна. За ер нь энэ ботыг зүгээр ажилуулад орхижээ гэж бодлоо. Ямар ч тач за нэг муугаар бодоход унтаад босоод ирэхэд нэг 20-30-аар алдсан байж магадгүй. Санаар бодох юм бол бас эсрэгээр 20-30-ыг олдсон ч байж магадгүй. За тэгээд үр дүнгийн бид та нарт маргааш апдейтаар үзүүлье. Ер нь ингээд 7 өдрийн туршид өнөөдөр бол 3 дахь өдөр. Ингээд 7 өдрийн туршид өдрөөлгүй энэ арилжааны бутны үр дүнгийн харуулад тэгээд энэ 7 хоногийн хугацаанд арилжааны бут гайгүй үр дүн гаргах юм бол нөгөө copy trading албасны вебсайтууд байдаг. Тэднэр дээр хэрвээ 80-аас дээш хөвтэй байх юм бол өөрийнхөө ботыг тавих гэх байхгүй. За тэгээд дараачихаа контентоор маргааш ирээд уулзъя. Peace.